мөрдөн байцаалтын хэрэгт Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан намбарын инх 2 холбогдсон үйлдэлүүдийн талаар та бүхэнд танилцуулъя. 2007 оны 8 дугаар сард өргөө зочдууд нийслэлийн өмчт үйлдвэрийн газарт хөрөнгө оруулалт хийлгэж хамтарсан компани байгуулах асуудлыг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр хэлэлцээд тухайн үеийн засаг даргад хөрөнгө оруулалт хийх аж ахуй нэгжүүдийг төсөл сонгон шалгуулах журмаар өргөө зочдууд нийслэлийн өмчт үйлдвэрийн газрыг хамтарсан компани байгуулах ийм чиглэлийг өгсөн байдгийг. Харамсалтай нь тухайн үеийн засаг дарга нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас өгсөн чиглэлийг зөрчиж 1 сая төгрөгийн дөрмийн сантай нэг гишүүнтэйгээр байгуулагдаад аргахан хонжээсэн Хардун гэдэг компанид тухайн үеийн 605 сая төгрөгийн үнэлгээтэй байсан өргөө зочдууд буудлын 75%-ийг эзэмшүүлэхээр шийдсэн байдаг. Энэ шийдвэрийн улмаас үндсэндээ объектыг 137 сая төгрөгөөр үнгүүдүүлсэн гэсэн энэ асуудлыг мөрдөн байцаалтаар шалгаж байна. Яригдаад байгаа Хардун гэдэг компани захирал нь Уяагийн Хуйг гэж хүн байдаг. Энэ хүн намбарын инх 2-ыг Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед нь түүний шадар туслах байсан Уяагийн Тулга гэдэг хүний төрсөн ах юм аа. За өргөө зочдууд нийслэлийн өмчт үйлдвэрийн газрын 75%-ийг эзэмшсэний дараагаар 2007 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Relief компани захирал инх 2-ын бат шугар нь тушаал гаргаж Relief компани охин компани болгон үүсгэн байгуулах шийдвэрийг гаргасан байдаг. Ингээд захирлаар нь Хуйгийг томилсон байт юм аа. Relief компани өөрөө 2010 онд инх 2-ын үүсгэн байгуулсан Скон компани охин компани болгож шилжүүлсэн юм байдаг. Өөрөөр хэлбэл инхүү шилжиж уг хөрөнгийг завшсан байна гэж үзсэн юм аа. За, Буяагийн Хуйг гэдэг хүнийг холбогдох шалгалтыг хийсэн. Энэ хүн мөрдөн байцаалт явуулж эхэлсэн үеэс хойш үндсэндээ оргон зайлсан гэж болно. Гадаад улсад хаана байгаа нь тодорхойгүй. Өнөөдрийн хүртэл Монголд ирээгүй байгаа. За, дараагийн асуудал. Улаанбаатар Таймс сонины хувьчлалын тухай. Энэ сониныг менежментийн хувьчлалаар анх нь хувьчилсан байдیں۔ Ингээд гэрээний үүргээ хувьчилж авсан баг нь өөрөө биелүүлээгүй их хэмжээний үр төлбөртэй байхад нийслэлийн өмч хувьчлах комиссийн 2008 оны 9-р сарын 8-ны өдрийн 75 дугаартаа тогтоол гарч Улаанбаатар Таймс нийслэлийн өмчт үйлдвэрийн газрыг менежментийн багт дахин үнэлгээ хийлгүүгээр гэрээнд заасан 369.7 сая төгрөгөөр нь худалдах шийдвэр гаргав. 2008 оны 9-р сарын 8-ны буюу энэ 75 дугаар гаргаж байгаа энэ үед үнэлгээ нь ямар байсан бэ гэдгийг хийлгэхээр нийтдээ объект маань 2.1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй байдаг. Гэвтэл үнэлгээг хийлгэлгүйгээр 369.7 сая төгрөгөөр нь худалдчихдаг. Ингэж худалдахдаа уг айл их хэмжээний үр төлбөртэй буюу менежментийн баг үүргээ биелүүлээгүй багт нь худалдсан байт юм аа. За, Чулуунбаатар ахлагчтай баг уг Улаанбаатар Таймс нийслэлийн өмчт үйлдвэрийн газрыг худалдаж авсан. Ингээд анхны үнэлсэн 369.7 сая төгрөг тухайн үеийн зохих үнэлгээ 2.1 тэрбум 2-ыг харьцуулах юм бол 1.7 тэрбум төгрөгөөр объектыг үнгүүдүүлсэн байна. За, Улаанбаатар Таймс сонин нийслэлийн өмчт үйлдвэрийн газрыг хувьчилж авахдаа намбарын инх туяа буюу намбарын инх 2-ын төрсөн дүүгийн Медиа Холдинг гэдэг компаниас 500 сая төгрөгийг
хөрөнгө оруулалт хэлбэрээр аваад өөрсдөө 49% эзэмшгээр болсон байдаг. Энэ хэмжээгээр нийслэлийн өмчийг завшсан байна. За Медиа холдинг гэдэг компани өөрөө 2010 онд энэ хоёрын үүсгэн байгуулсан Эскон компанид шилжчихсэн. За дараагийн дугаар с жигтэй энэ хоёр улсын их хурлд цөөнхийн бүлгийн дараагаар ажиллаж байх үедээ 2000 оны 2 дугаар сард Япон улсын Киото хотод төвтэй буддийн шашны агуушуу байгууллагын зохион байгуулсан галын ёслолын арга хэмжээнд оролцдог. Энэ арга хэмжээнд оролцох үеэр нь Японы талаас Монгол улсад буддийн шашныг хөгжүүлэх сүсгтэй олонд бурхны шашныг сурталчлах зорилгоор телевизийн 11 төрлийн 46 ширхэг нийтдээ 113.4 мянган ам долларын үнэлгээтэй телевизийн тоног төхөөрөмжийг байдаг. Энэ тоног төхөөрөмжийг энэ хоёр тухайн үеийн гандан бэхжлийн хийдэд шилжүүлж өгөлгүйгээр өөртөө завшиж улмаар телевизийг үүсгэн байгуулсан. Энэ асуудал давхар шалгаж байгаа. Дараагийн дугаар Хинлон гэж компани, Great Global International гэж компани. Эдгээр компаниуд бүгд найрамд хятад ард улсын засаг захиргааны тусгай мууж Гонконгод бүртгэлтэй тэнд үүсгэн байгуулагдсан компани. Эдгээр компани захирал нь Мягмар Жоргол гэж юм бэ. Энэ хүн тодорхой ашиг сонирхлоороо намбарын их хоёр гэдэг хүнтэй холбогдсон тоглоог юм аа. Мягмар Жоргол Эрдэнэ төлөвлөлтөөр гам бөмбөлөг нийлүүлэх гэрээг удаа дараа биелүүлж ирсэн боловч гэрээний үүргээ тухайн өөр нь биелүүлээгүй байхад дахин гам бөмбөлөг дараа материал нийлүүлэх гэрээг байгууллаа гэсэн үүрэг чиглэлийг тухайн үед Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан намбарын инх хоёроос Эрдэнэ туулын баяжуулах үйлдвэрийн удирдлагуудад өгч улмаар одоо хүртэл 3,356,369 ам долларыг Мягмар Жоргол гэдэг хүн завшичаад байгаа юм. Энэ үнэтэй удаа дараа гэрээ байгуулах үүрэг чиглэлийг тухайн үеийн ерөнхийлөгчсөн намбарын инх хоёр өгчээсэн. За түүнчлэн Баян зүрх дүүргийн 5 дугаар яваа инх тайвны гудамжны 104 тооцолт хуучнаар Зарбэс Цветмет нэгдлийн байрыг 630 мянган доллараар худалдаж авсан асуудлыг бас адилхан нэгтэлж үзэж байгаа. Энэ мэтчлэн тодорхой хэрэг үйлдэлүүдийг мөрдөн байцаалт явуулж байгаа дугаар өхний эрүүгийн хэргийн дор шалгаж байна. Инх хоёрыг шалгаж байгаа эрүүгийн хэрэгт холбоотойгоор эрүүгийн байцаал шийдэх хулийн 35 дугаар зүйл заасны дагуу гэмт хэрэгт сэрдэгдэх үндэслэл үхий баримт байна гэж үзээд 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 153 зааснаар сэжигтнээр тооцсон. Сэжигтнээр тооцсон тогтоолыг өөрт нь танилцуулж зарлан дууд хууц гардуулан өгсөө. Харамсалтай мөрдөн байцаалтанд ирээгүй. Өмгөөлөгчт нь мөн мэдэгдэж зарлан дууд хууцыг гардуулж өгсөө. Муу адил ирээгүй. Мөрдөн байцаалтын шатнд инх хоёрыг эрүүгийн байцаал шийдэх хулийн 143-т заасны дагуу нийтдээ 10 удаа зарлан дууд хуудасаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр аль ч тохиолдолд нь ирээгүй. Өөрт нь гардуулж өгчээсэн оршин суугаа хорооныхон засаг даргаар дамжуулж хууль заасны дагуу өгчээсэн. За гэр бүлийнх нь насан турсан гишүүнээр дамжуулж өгөхөд хүлээж авахаас татгалцсан. Гэрт нь аваачиж өгөхөд өөрөө байгаа ирнэ хүлээж авахаас татгалзажсэн. Байцаал шийдэх хууль заасны дагуу хэрэг үртгэгч мөрдөн байцаагч хэргийг тал үрээс нь хүрэн бодтойгоор нотлохын тулд хууль заасан бүх арга хэмжээг авах үүрэгтэй. Инх хоёр дуудсан цагт хүрэлцэн ирээгүйгээс мөрдөн байцаалтын ажиллагаа тасралтгүй явагдах нөхцөл үндсэндээ алдагдсан. Хэдийгээр
сэжигтэн өөрийн гин бурууг нотлох үүрэг хүлээхгүйч мөрдөн байцаагчийн дуудснаар хүрлцэн ирж явах үүрэгтэй. Үүссэн нөхцөл байдал мөрдөн байцаалтын явц үр дүн цугларсан нотлох баримтуудыг үнэлж хууль заасан журмын дагуу хэрэгт хяналт тавьж байгаа прокурор шүүхэд хэргийг танилцуулсан. Ингээд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 4-р сарын 12-ны өдрийн буюу өчигдрийн 119 дороо бис дугаартай сэжигтэнд цагдаа орох талсан сэргийлэх арга хэмжээ авах шүүгчийн захирамж гарсан. Уг захирамжийн дагуу захирамжийг хэрэгжүүлэхээр зохих ажиллагааг гүйцэтгэсэн боловч ямар үйл явдал өрнөсөн бэ гэдгийг та бүхэн үзсэн гэж. Ажилтнаа тэмцэх газраас хуулийн дагуу явуулж байгаа үйл ажиллагаанд ямар нэг байдлаар саад учруулахгүй байхыг төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Хурандаа Батцэрэгт өмнө ч мэдэгдэжсэн удаа дараа мэдэгдэжсэн. Харамсалтай нь манай байгууллагаас явуулж байгаа үйл ажиллагааг хангах энэ арга хэмжээг аваагүй. Харин ч эсрэгээр бидний ажил цаад учруулан төрийн тусгай хамгаалтыг 9 ажилтнаар хүч нэмэгдүүлж авилгатаа тэмцэх газрын аль багш нарын үйл ажиллагаанд саад учруулсан, хүчээр эсэргүүцсэн галт зэвсэг хэрэгэлсэн. Энэ хоёр хаан дүүргийн 11 дугаар удирдлагын академийн хашаанд байрлах орон сууцсандаа байрлаж дотроосоо түгжиж намын гишүүд дэмжигчид зэрэг хүмүүс нь манай ажилтнуудыг дотогш нэвтрүүлэхгүй байгаагаас цагдаа орох тухай шүүгийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй болсон. Тухайн үед нь өөртөө бичлэн уулзаж зохих шийдвэрийг танилцуулж хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандахыг хүссэн. Ямар ч тохиолдолд хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг өөрөө хэлсэн. Ингээд эрүүгийн байцаан шийдэх хууль заасны дагуу зохих журмаар уг хүнийг алдаж ирүүлэх мөрдөн байцаагчийн тогтоолыг цагдаагийн байгууллагад хөргүүлж хүсэл тавьсан. Үүнийхэн дагуу албатлогын арга хэмжээ явагдсан. Одоо энэ үнийг сэжигтнэр цагдаа орж байгаамаа. За. Албатлогын арга хэмжээ авахтаа хүний хөргөж асуудал. Сүхбаатар дүүргийн шүүгч хэрэгт хяналт тавьж байгаа прокуроруудад хэргийг өдөр танилцуулсан. Ингээд шүүгийн шийдвэр ороо 17 цаг өнгөрч байхад гарсан. Албатлогын арга хэмжээ авахтаа хүний эрхийг зөрчилсөн асуудал байгаа юу? Энэ асуудал юм уу? За, хүний эрхийг ямар хэмжээнд зөрчсөн гэж үзнэ үү? Буруу үйл ажиллагаа явуулсан гэж үзнэ үү? Энэ талаар тухайн нэр бүхий субъектүүд тэдгээрийн гэр бүл өмгөөлөгч нар нь зохих журмын дагуу хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх бүрэн эрхтэй. Хэрэгсэн гэдгийг тодруулаач. Яасан гэнэ? Галт зэвсэг хэрэгсэн гэдгийг тодруулаач. Сэжигтнээр цагдаа орох хугацаа 14 хоног. Шаардлагатай гэж бодвол яллагдагчаар 2 сар хүртэл хугацаа байна. Хэмээн агентлаг нэг асуулт байна. Тэгэхээр уучлаарай одоо муудалтын системийн дараа энэ хоёрыг хаана цагдаа орох вэ? Төв аймаг дахь цагдаа орох цагдаа орж байгаа. Яасан гэнэ? Өнгөцөлтөйгөө уулзах боломжоор хөнж байгаа юу? Мэдээж хэрэг чөлөөт. Та сая яран дундаа галт зэвсэг хэрэгсэн гэсэн мэдээлэл өгсөн шүү дээ. Энэ талаараа тодруулаач. За энэ одоо үйл явдлыг тайлбарлая. Санаад ойлгохыг бодё. За энэ хоёрыг одоо ингээд цагдан орох шүүхийн захирамжийг танилцуулаад нэг хэрэгжүүлэх явсад
машины зовыг зогсоосоо.